Сэндийн энх бод контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Үчээвэн дөргийнхэн үнд үзэгчтэй комендатор нэвтрүүлгийн дараагийн зочноор бид нар Монголын барилгын салбарын зүтгэлтэн томоохон мэрэгжилтэн энх баярыг урьж ирүүлээд байна. Та сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За та их сайхан мэдээд болголаа бас бидэнд. Та бас ингээд сая энэ галанд ус. Галанд ус урьдж томоохон одоо юм шагнал хүртсэнд баяр хүргэе. Баярлалаа. Энэ бол бас Монголд анхудаа орж байгаа шагнал багч бодож байна. Тэгээ Монголд энэ шагналыг авсан хүн анхны хүн болсон байна. Энэ таны бас Монголын барилгын салбарт энэ барилгын хөгжилд Оросын хувь нэмрээс өндөр өрнөсөн гэж харж байна. Тэгээ таныг бол би бас мэдхийн юм бас бид нар ч бас нэг үеийнх тэгээд та бас хуучин зөвлбод улс Оростой хотын бас барилгын сургууль өгч байсан барилгын инженер. Тийм. Яг тийм. Тэр цагаас хойш та ирээд та барилгын яамд ажиллаа. За сургууль Оросд одоо сургууль төгсч ирээд бид нар чинь Улсын барилгын зургийн төвийн институт гэж байсан. 800-аад хүнтэй. Тэр байгууллагт одоо яг зураг төслийн чиглэлээр ажиллаж ирсэн бүр доороос нэхлээл ажилласан л да. Тий. Манай энэ гол байгууллага бас зургийн институт гэдэг. Юу гэдгийг одоо манай зургийн институт бол тухайн үеийн Сэхэтний маш том одоо олон хүмүүсийг багтаасан юм байгууллага байсан. Хоёрдугаарт бид нар тэр үед 18 аймаг байсан. 18 аймагт 18-нд нь зураг төслийн товчоо гэж байсан. Тэгээд зураг төсөл гэдэг бол угаасаа ер нь бол аливаа хийх гэж байгаа амийг өөрчилж төсөөлж шинэ бүтээгдэхүүн, шинэ инновацийг тэнд тусгадаг даваа талтай. Тэгэхээр тэнд бол ер нь бол нэлээд том юм одоо урагшаа харсан Сэхэтнүүдийн одоо бөөгнөрл байсан гэж хэлж болно тийм. Одоо тэр барилгын зургийн институт барилгын зургийн институт одоо тэр одоогийн байгаа мэргэжлийн хяналтын одоо хот байгуулалтын яам байна тийм. Тэнд л яг байрладаг байсан бид нарт. Зураг бол маш чухал тийм. Энэ бол зураг яаж гарснаас бүх юм цаашаа хамаардаг байна. Тийм. Тэгээд зураг гэдэг бол бас өөрөө нэг талын уран бүтээл, нэг талаар техникийн одоо бичиг баримт. Тэгээд тэр техникийн бичиг баримт тэр бүхэн маань бүгдээрээ зүгээр гараад ирдгүү. Тэр бол судалгаа, тооцоо, дандаа үндэслэлтэй. Тэгээд яг энэ одоо холбогдох стандарт, нормыг баримталж гаргадаг. Тийм учраас нэг талаас айгүй юмыг олон талаас нь хардаг ийм бас сонирхолтой ажил байсан да. Тийм. Энэ барилга бол одоо нэг гурван зүйлийг хэлдэг шүү дээ. Энэ бол одоо Марксыг одоо уншиж яхад бол нэгдүгээр бол хүн бол ер нь бол идэх хоолтой байх хэрэгтэй тий. Хоёрдугаарт нь үнс хувцастай байх хэрэгтэй. За гуравдугаарт нь ор хоронтой байх хэрэгтэй гэл тий. Монголчууд бол эрэхтэй бол ингээ нэг ор хоронтой тий. Ойч хаягтай гэж яддаг. маш чухал. Ер нь бол энэ барилга одоо үүдээ орон байргүйгээр ер нь амьдралаа төсөөлөхгүй шүү дээ. Ер нь бол шүү дээ одоо бид нэр ямар ч хүн альч орон газар амьдарч исэн тэнд байгаа хамгийн сайхан байшин барилгаараа бахархдаг. За одоо бид монголчууд ингээл гадагшаа дотгошоо маш их явдаг тийм ер нь хин ч гэсэн гадагшаа явдаг. Хаана хүмүүсийг татж ийн гэвэл дурсгалт дурслагт байгууламжууд тэнд л олон хүн бөгнөж тэр дунд тэр барилгын тэр бүтээсэн одоо ичнөө одоо зууны өмнө одоо тэр грекийн дурсгалууд тий тэгээд тэр одоо Италид байгаа тэр одоо ингээд жоохон хазайцсан байшин за тэр Францад байгаа тэр Парисын дарийн сүм за тэр одоо нөгөө юуны Эйфелийн самхаг маш том тэр бүтээлүүдийг харж хүмүүс баясдаг. Тэгэхээр ер нь юу гэхээр энэ барилга гэдэг бол өөрөө бас айгүй гайхамшиг. Тэр талаасаа бол ер нь одоо хүн болгоны нөгөө цоглуулдаг гэдэг юм уу те бахархдаг тийм объект юм уу гэж би харж байгаа шүү дээ тий. Өөрөө том түүх те бас гайхамшиг бүтээл. Тий. Тэгээ өөрөө бол түүх барилга болгон өөрөө түүх өгүүлдэг. За Улаанбаатар хотод жишээлбэл миний одоо багш Америкаас ирээд тэгээд ингээд би хотоор дагуулсан явсан чинь миний хүн дуурийн театр, драмын театр тий одоо энэ манай их сургуулийн одоо барилга
дугуй барилга те. Энэ эртний барилгуудыг хараад үгүй энийг та нар аягүй гоё хадгалж үлдээрээ те. Тэг шилэн барилга бол хүмүүст нэг сонирм биш шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр энэ барилгуудын хоорондын композиц өндөр намын харилцаа гудамж талбайн ерөнхийдөө нөгөө одоо өргөн нарийн өгөгдлүүд ногоон байгууламж энэ бүхэн чинь өөрөө цогц болж иж тухайн одоо тэг хотын өөрийнх нь тэг одоо өнгө зүс ер нь. Тэг ер нь бол хот ягаад ямар хэрэгтэй ер нь хот гэдэг чинь ерөөсөө л хүмүүсийн бөөгнөр л. Хүмүүс бөөгнөрөд амьдрахдаа сайн сайхан амьдрах гэж л тэрний төлөө явж байгаа. Тэр бүх зүйлийг хотын одоо тэр төлөвлөлтийн зохистой тэр бүх харилцаа нь өөрөө хамгийн тааламжтай нөхцөл байдлыг одоо нөхцөлийг одоо бий болгож байгаа бол тухайн хот бол хамгийн одоо аятайхан хот гэж үздэг тий. Тэгэхээр одоо бид нар сайхан хотод очиод үнэхээр бахархдаг. Дэлхийн хотууд гээд гоё нэвтрүүлгүүд явж байна. Хотуудын тухай маш олон мэдээллүүд байдаг. Тэгэхээр хот болгон яг хүн болгон өөрөө характертай байдагтай адилхан хот болгон өөр гэсэн характертай. Тэр характерыг бий болгодог юм нь бол одоо тэр нэгдүгээр ёс заншил тэр одоо бүхнээс гадна тэрийг бий болгож бүтээж байгаа мэрэгжлийн багийн одоо бас хандлага тэр бүхэн бол ордол доо. Тэгэхээр энэ бол мэрэгжлийн баг гэдэг нь зөвхөн одоо тэр хотын төлөвлөлтийн чиглэлийн хүмүүсээс гадна одоо зам барилга эрчим хууч тэгээд одоо бусад одоо бүх төрлийн хүмүүс орохоос гадна ер нь хотын эд эс бол хүн бүрэл юм байна. Нэг хүн хотын иргэн өөрөө тухайн хотын одоо бүтээн байгуулалт тухайн хотыг хэрхэн байх вэ гэдэгт нөлөөлдөг. Өнөөдөр Сингапур дотор хэн нэгэн хүн одоо гудамжинд хогоо хайж гин үгүй. Хэн нэгэн хүн багч ажиллаа явж гин үгүй. Тэр хотын шүсээ хайж гин үгүй. Гэтэл өөр нэг хотод очиод хятад яаж гин те. Тэр бол жоох илбэг харагддаг тийм үү. Тэгэхэд Монгол бид ямар байна гэд. Тэгэхээр ерөөсөө тэр доороосоо нэг дор амьдран суурч байгаа тэр жижиг суурьнд л өөрийн хотын соёл гэдэг юм уу те бие биений хүндэлдэг тэр соёл хүн болгоноос л гарна хариуцлагаар. Түүнээс биш тэрийг одоо чи энийг соёлтой хийгээд өгөөч гээл мянга хэлээд ах юм бол тэр өөрөө бүрддэггүй. Тэгээ хот гэдэг бол өөрөө бас цаг хугацааны хувьд хөгжиж бий болдог ийм процесс. Монголд бол энэ хотын хөгжил бас яг бид нар нөгөө дээр үед гоё хот хойсон суурин байсан гэж ярьдаг ч гэсэн яг нөгөө хүн өөрөө хотчин гэдэг талаасаа хотын соёл гэдэг талаасаа бас харьцангуй бүр тогтчих нөгөө хугацаанд бас болоог байгаа. Зүгээр нэг 2 дахь хувьд дээр амьдарч байгаа хүмүүс бол байна л да. Одоо юу гэдэг би бас ингээд өөрөө чинь ингээд энэ шагналыг бол олон улсын шагнал их судалгаатай үндэслэлтэй өгдөг штэ. Тэгээ энэ бол тэгэхээр бол би бол өөрөө чинь бас Монголын барилгын салбарт бас хүн цэнтэй хувьнаар оруулсан гэж. Тэгэхээр та бол бас өөрөө бас Азийн хөгжлийн банкнд ажиллаж байсан шүү дээ. Азийн хөгжлийн банк өдөртөгч ажилласан. Та барилгын одоо ингээд нэг ийм одоо ингээд 90 одоо 89 90 он гэдэг чинь ер нь бас систем орж ирсэн үед бас барилгын салбар болсон ингээд эзэнгүй өөрч тий бас энэ чинь нийгмийн асуудал шүү дээ. Барилга гэдэг чинь яг энэ толгомж байгаа хувьд бол юу гэдэг нь нэлээд шийдвэр чиглэлд хатмаг бас хийж исэн гэж бас дуулж исэн. Тий ер нь бол за яг бид бас их сонин одоо хувь заяатай хүмүүс. Яг тэгвэл тэр одоо социалист систем гэдэг нь төвлөрсөн төлгөөд эдийн засгийн үеэс одоо зах зээлийн систем рүү шилжилтийн тэр процесст яг гар бие оролцсон хүмүүс байхгүй юу? Гар бие оролцсон. Тэгэхээр хуучин болвол жишээлбэл зүгээр л орон сууцыг бол хэн барьдаг байсан юм? Орос ахнаар барайл. Тэгээ гол төлөв шүү дээ. Гол төлөв орос ахнаар барайл. Тэрийг үн төлбөргүй, тэрийг биелэг гэж өгдөг. Тэрийг болохоор байгууллагууд хуваарлдаг. Тэрийг ингээд байгууллагууд одоо ажилчдаа очроор ингэж өгдөг байсан. Тэгэхээр орон сууцнд орж ирснүүд наацтай. Пока тэрийг хүлээгээд байжсэн нөхдүүд бол азгүй ч юм уу нэг л азгүйгээ ч мэдэхгүй ингээл гэр хороолт үлдсэн шүү дээ. Захиргаан үүдүүчний хороо. Тэгээд хилцээд тэгээд нэг ар гэрийн байдлыг харж үзээд тэгээд нэг бол сайн ажилласан хүндээ өгдөг, нэг сайн ажилласан хүндээ өгдөг, нэг бол олон хүүхэдтэй. За ингээд хотын захиргаанаас олгодог. Үнэг үг тий. Үнэг өгдөг юм аа. Тэр сайхан байсан. За ингээд орон сууцыг үнгүй өгөөд исэн чинь гэвэнт нөгөө үнгүй өгдөг орон сууц нь байхгүй болчлоо. Тий. Хүмүүст хэрэгцээ үүсчлээ. Орон байр хэрэгтэй л байгаа шүү дээ. Яг тэгвэл орон сууц гэдэг бол өөрөө байнгын өснө нэмэгдэж идэх хэрэгцээ нэг. Хоёрдугаар орон сууц өөрөө нэг талаасаа нийгмийн бүтээгдэхүүн, нөгөө талаасаа том эдийн засгийн том хөшүүрэг болдог бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ том бүтээгдэхүүнийг улсын хөгжилд
оруулж байгаа хувь нэмрээр нь одоо хүмүүсийн анхан шатны анхны одоо хэрэгцээнийх нь нэгийнх нь хувьд төр яаж зохицуулах ёстой юм? Яаж анхаарах ёстой юм гэдэг асуулт толгорч байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед би бас нөгөө юуны төрийн байгууллагад ажиллаж байсан. Тэгээд ер нь энийг бол явж олон судалгаа олон одоо юмнууд зүйлүүд хийсний үндсэн дээр юу гэж ойлгосон бэ гэхээр орон сууцны санхүүжилтийн найдвартай, тогтвортой тогтолцоог бий болох ёстой юм. Тэр тогтолцоог бий болохын тулд ямар алхам хийх ёстой юм? Хууль эрх зүйн орчныг бий болох ёстой юм байна. Ойлголтын одоо ойлголтуудыг бий болох ёстой юм. Яг гэвэл бид нар ч нөгөө бүх юм нөгөө дээрээс доошогоо тэр Дархан улаан аймгийн одоо нэг төв дээр байгаа тойршийн хашаанд нь ороод байшингийн барих тухайл боддог төртөө байсан шүү дээ тэр үед чинь А гэтэл тэр хүн өөрөө би яаж байшингаа бий болгох вэ гэдэг ямиг бий болгох тэр системийг одоо үндслийг тавих нь яг энэ зах зээлийн үеийн тэр орон сууцны бодлогын одоо гол чиг байсан гэж би харддаг. Тэгээд одоо орон сууцны одоо санхүүжилтийн асуудлыг хийхин тулд тэр судалгаа хийгээд анхны одоо бид нар бас төслийг Азийн хөгжлийн банкны шугамар анхны моргежийн одоо гэдэг юм ипотекийн зээлийг 2013 оны 5 сарын 1-ээс олгож ирсэн. Арилжааны 5 банкаар дамжуулаад яг одоо тэр үед нөгөө газрын хууль одоо хүчин төвлөрдөр болоод 2003 оны 5 сарын 1-ээс. За ингээд анхны зээлүүдээ олгож эхэлсэн арилжааны 5 банк. За 5 банкаа бас бэлдсэн. Зүгээр банкуд чинь яг өөрт нь юм бүтээгдэхүүн байгаагүй шүү дээ. Зүгээр ховор байсан. Гэхдээ тэр үед зээлийн хөө маш өндөр байсан учраас хүмүүс авах нь бас ховор байсан. Ингээд орон сууцны зээлийн анхны бүтээгдэхүүнүүд гараад Азийн банкны тэр зээлийг бол бид нар одоо 5 жилийн хугацаанд 2 дахин эргүүлсэн шүү. Тэгээ эргүүлээд нэг 2800 орчим иргэнийг орон гэртэй болгосон. Тухайн үед чинь орон сууцны нэг өрөөтэй байр 15 сая, хоёр өрөөтэй байр 18 сая байсан. Тэгээд иргэн бол өөрөөсөө тодорхой хувийг гаргана. Тэгээд жилийн одоо сарын 1% хүүтэй ийм зээлийг бол тухайн үед ингэж олгож ирсэн. Тэгээ энийг бол би одоо яг орон сууцны санхүүжилтийн эхний одоо шот арилжааны банкуд. Тэгээд тэрнээс хойш 5 банк оролцсноос хойш бол энэ арилжааны банкуудын бүгдээрнгийнх нь аягүй чухал бүтээгдэхүүн болсон. Орон сууцны зээл бол өөрөө маш чанартай бүтээгдэхүүн тооцогддог. Ер нь дэлхийд. Ер нь бол улсын хөгжлийн биш үү? Одоо ингээд Америк одоо нийт дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг ипотекийн буюу моргежийн зээл эзэлж өгнө гэдгээр нь одоо тодорхойлдог. Өөрөөр иргэндээ хэр анхаарч чинь санхүүгийн систем хэр зүү явж гин гэдгийг бас тэрүүгээр үнэлдэг. Үнэлдэг. Тухайн үед бол Америкт бол нэг бараг 50 орчим хувь байсан шүү. Одоо бид нарыг эхлүүлэх явж байгаа. Тэгээд бол сүүлдээ ингээд зээлүүд ингээд бас нэлийн хөөрхөн одоо явсан. Одоо ч гэсэн ингээд зээлийн одоо процесс явагдаж байгаа л да. Орон сууцыг бас арчлал бий болсноос хойш бас тухайн үедээ үнгүй болгож ирсэн одоо төрийн өмч байсан шүү дээ. Тэрийг бас ховд өгсөн. Хөвчлсөн тий. Энд бас та гар үе оролцож ирсэн. Тэгсэн яг одоо бид нар чинь 1996 оноос эхлээд одоо яг энэ зах зээлийн системийн үед төрөөс орон сууцны талаар ямар бодлого баримтлах юм? Нэг. Хоёрдугаар одоо байгаа орон сууцныхаа фондыг яах юм? Ховчлох хууль. Гурав дахь нь болохоор дундын өмчлийн буюу ховчлсон орон сууцуудыг эзэнтэй байлгаад дотор нь ховчлсон хүмүүс тэрийг өөрөө захиран зарцуулж одоо арчилгаа үйлчлэгийг урт удаан хугацаанд байлгахын тулд нөгөө дундын өмчлийн орон сууцны тухай хууль гэдэг ингээд ийм багц хуулиудыг хууль эрх зүйн баримтчгуудыг боловсруулж батлуулах ажилд бол би яг гав үе оролцсон. Энийг бол одоо 97 онд хийсэн санагдчихэв. Тэгээд ховчлох процесс явагдсан. Тэгээ ховчлох. За тухайн үед бол бид нар анх одоо ажлын хэсгээр бол ховчлох ажлыг бол жоохон мөнгөтэй ховчлъя гэсэн санаа явж ирсэн. Тэр нь ямар учиртай вэ гэхээр нэгдүгээр мөнгөөр жоохон мөнгө төлөөд авсан юм бол мөнгө цэн бий болгодог нэг. Хоёрдугаар тэр олон орон сууцны фондыг маш бага хэмжээний хүнд нэг дарамт учруулах гэгээр тийм одоо мөнгөөр ховчлчих юм бол тэнд аягүй хөөрхөн сан үүсгэж байсан. Тэр сангийн бид нар яг орон сууцны зориулалтаа ирээдүйн сангийн суур сав болгоё гэж бодож байсан байна. Уул шудраг байж шудраг байсан биз дээ. Тэгж үзсэн харамсалтай нь тэр нөгөө одоо их хурл дээр нэг
өнгөө өвчлөн гэдэг тэр тухайн үед бас улс төрийн шийдвэрээр ингээд өнгөө өвчлөгдсөн байдаг. Тэгээд яг энэ процесс тэгэл цаашаа тэр дараа нэг сууц өмчлөгчдийн холбоо гэж гараад ирсэн. Тэгэхээр сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нь дахиад нөгөө хүний нөгөө нэг сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлагатай. Нэгдүгээр би өнөөдөр өмчлөгч болсон бол би контортой харьцаж үйлчлэгээ авдаг байсан бол би сууц өмчлөгч холбоогоороо би өөртөө үйлчлэгээ аваад тэгээд онцгой одоо тийм юу гэдгийг мэргэжлийн үйлчлэгээ авах хэрэгтэй бол ямар нэгэн мэргэжлийн байгууллага хандах. Тийм л одоо зорилготой шүү дээ. Тэгжсэн чинь нөгөө үүссэн бий болсон сөөхүүд чинь өөрийгөө контор гэж бодсон. Өмчлөгч сууц өмчлөгчийнхаа дарга нь гэж бодсон. Одоо ийм буруу хандлагууд бас ингээд гарч ирчих гээд байсан байхгүй. Тэгээ тэрний дагуу бас бид нэр сургалт эдэр хийжсэн. Гэхдээ одоо ч гэсэн тэр хандлага бас харагдаад идэг байхгүй. Олон жилийн дараа ингээд харахад тийм юм байна. Тэгэхээр ер нь бол эндээс нэг л юм байна. Мөнгө бий болгоод мөнгөөр ямар нэгэн өөрчлөлт хийж болно. Одоо барилга барьчиж болно, тий, байшин барьчиж болно, зам тавьчиж болно. Харин мөнгөөр юм уу тий одоо хүний сэтгэлгээний өөрчлөлт бол мөнгөөр өөрчлөгддөг. Хүний сэтгэлгээний өөрчлөлт бол өөрөө цаг хугацаанд шаардж өөрчлөгддөг учраас энэ хоёрын одоо зөрүүгээс гэдэг юм уу да тий энэ нөгөө зарим нэг тийм асуудлууд харагдаад идэв. Тэгээ барилга гэхдээ чинь за иргэн гэж орно. За тэгээд энэ ч төрийн оролцоо гэж орж ирнэ те. Тэгээд энэ мэргэжлийн байгууллагуудын уялдаа гэж ингээл бүгдийн энэ уялдаа холбоонд дээр. Тий, ер нь бол тэгээд одоо ингээд штэ 2030 он хүртэл нэгдсэн үндэсний байгууллагаас тогтвортой хөгжлийн зорилт гэдээ гаргацсан. 17 зорилт гарцсан байна. Тэрний нэг одоо 11 дугаар зорилт гэж байгаа байхгүй юу? Сая тэр яг тэр зорилтын хүрээнд би бас ихтгэл лидер тавиад те тэгээд яваад ирлээ л дээ. Тэгэхээр тэр 11 дахь зорилт нь бол юу гэхээр хот ба хүн, хот ба иргэн гэдэг утгатай байхгүй юу? Тэгэхээр юу гэхээр ерөөсөл маш товчоор хэлэх юм бол хотын үйл ажиллагаанд оролцож байгаа тэр оролцогч тал бүр өөрөө нэгдчихэж нэг зорилго чиглэлийн төлөө явж ийж мэдээч хэрэг нөгөө одоо win-win гэж ярьдаг те аль нь одоо те ашигтай байхаар тэгжээж нөгөө одоо хот маань өөрөө илүү хүндээ ээлтэй байгаль орчиндөө ээлтэй ийм одоо тавтай орчин болно гэж үздэг. Тэгэхээр энэ дээр бол бид нэр одоо бас ажиллах хэрэгтэй болчихж байгаа. Одоо ингээл бид нар чинь аюу хутаатай орчинд байна. Агарын бохирдол байна. Маш хүнд. Хөрсний бохирдол байна те. Тэгээд одоо энэ бүх асуудал чинь ингээд бүр ингээд 2000 хонд бид нэр ярьж ирсэн. 2000 онд шүү дээ энэ хөрсний бохирдол бий болоод болохоо байлаа. За одоо би нэг гэр хороолоор зөндөө судалгаа хийчихсэн. Ер нь бол тэгэхэд бол айлууд жорлонгоо уух газаргүй болчихлоо. Нэг. Хоёрдугаарт жорлон ухдаг газар дээр нь метр ухаал ус гараад ирдэг. Тэгээд тэр нөгөө усаа аваад тэ элдв юмдаа хэрэгэлдэг тэ аюу буруу юм юмнууд одоо ингээ харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг бид нэр мэдсээр үжиж өнөөдөр намайг одоо хүүхэд байхад тэ энэ гэр хороол нөхөн жорлон байсан. Sorry одоо байна уу байж л нэрэ байна. Гэхдээ бид нар энэ олон жил юу хийгээд байгаа юм бэ тэ? Энийний цаана бол маш олон чармаалтууд байсан. Ганцхан ерөөсөө бид нар ямар ч нөгөө нэг юм залхамж тэгээ бодлогын залхамж халаа гэж байдгүй. Нэгдсэн бодлого байдгүй тий. Тэгэл одоо орж ирсэн одоо тэгээ албан тушаалд юм уу эрх мэдэл дээр орж ирсэн хүн болгон шинээр суралцагч болоод өөрийнхөө хэмжээнд ойлгосон хэмжээндээ яваал мэрэгжлийн хүмүүсийн оролцоог ер нь нэг жоохон төлөх янзтай тий. Ийм байдлаар явсаар байгаа бидний хөгжил үдээ хүртэл болсон. Улс орно гэсэн энэний төлөө зүтгий сэтгэлээ гаргая бүр энд одоо ингээд үгүй намайг ашиглаач гэсэн хүмүүс зөндөл баг шүү. Тэр хүмүүс харамсалтай нь улс төрд байдаггүй. Тэр хүмүүст яг энийг нөлөөлөх боломж байдаггүй. Нөлөөлөө гэхээр тэр хүмүүс нөгөө өөрсдийнх нь нөгөө те одоо хилээд сонирхоод байгаа тэр зориод байгаа юмд нь саад болдог. Тэгээ одоо ашиг сонирхлын зөрүүтэй байдаг учраас тэр хүмүүс бол зүгээр л ингээл ингэждэг. Тэгэхээр одоо бид бүх төвшөндөө нэг юм нэгдэх ёстой гэдэг юм ил яриад байна шүү дээ. Одоо ингээд дэлхий дээр хүртэл одоо энэ тэр хүн ба иргэн гэж яриад байгаа чинь тогтвортой хөгжихийн тулд та нар нэгдээч л гэдэг байгаа байхгүй юу?
бүх оролцогч талууд өөрсдийнхөө чармаалтаар нэгдээч. Гэхдээ та нар ашигтай нэгдээч гэж байгаа байхгүй юу? Түүнээс ашиггүй нэгдэж гин гээл одоо хэрэгтэй хэрэггүй юм яриад ингээд тэр үр дүнгүй байж болохгүй. Дандаа үр дүнтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэний цаана бол дандаа одоо үр шим нь бол гарах юм аа л гэж ингэж хэлж байгаа. За 2000 энэ бид нар тэр төсөл хэрэгжүүлж яхад бол яасан гэхээр яг иргэдийн оролцоотойгоор цоошин газар яаж хүн суурьшлыг бий болгодгийг. А иж бүр бий болцсон газруудыг иж бүрнээр нь яаж өөрчилж болдгийг. А бий болцсон одоо гэр хороолох ч юм уу хамгийн анхны шатаар үе шаттайгаар яаж сайжруулж болдгийг. За шинэ газруудыг бол тэ ингээд дэд бүтцийн бүгдийг тавьчаад тэгээд дуудлага худалдаагаар зараад тэрэн дээр нь одоо гой байшин барих боломжийг яаж гаргах ингээд 8 ширхэг загвар төслийг хийсэн. 8 ширхэг загвар төслийг бол би амжилттай болсон гэж боддог. Тэгээд тэр төслүүдийг хамгийн гол нь нөгөө загвар юм чинь орон нутгийн тэр одоо удирдлага байдаг юм уу те яг энэ хот байгуулалтын чиглэлийн улсууд нь яг энийг одоо бид нар дараа арай жоохон одоо нөгөө хэмжээгийн хүнийхэн тоог нэмээд газрын хэмжээг ихсгээд энэ загвараар яваад үзье гэж бол ямар ч санал орж ирэх. Тэгэл дахиад нөгөө эхнээсээ байшингийнхаа суурийг барих гал газар авах гал ингээл эхэлдэг те. Одоо Улаанбаатар хот гэдэг чинь Улаанбаатар хотод яг нэг хэсэг бол одоо ингээл Азийн цагаандаг ингээл сайхан нэрлэлүүд бахархаал. Одоо Улаанбаатар л өөрөө чийлдэг хүн шүү дээ. Одоо ингээд хөрсний богтол хамгийн өндөртэй хот тий хамгийн их утаатай хот. Тэгээд хамгийн их хүүхдэн хот гэдэг одоо Улаанбаатар хотыг ингээд хотуудын ингээд жагсаах дээр дандаа муу зүйлтэнд орж байгаа байхгүй. Тэгээд одоо ерөнхийдөө миний бодлоор хамгийн зохион байгуулалт муутай хот. Одоо сүүлд хамгийн их төвчрэлтэй хот гэж орж байгаа шүү нөө тий. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг энэ бол ингээд энэ ирээдүйч нэг хот зохион байгуулалттайгаа хоолн зүйл холбоотой харж байгаа тийм энэ буруу зохион байгуулалт юм яваад байна уу төлөвлөлтөн дээр ялдаа байна уу. Тэгэхээр би бол энийг бол ингэж харж байна. Зүгээр айл нэг хашаа авлаа тийм нэг хашаа аваад тэгээд тэр хашаан дотроо хаамаагүй газар гэрээ өрчлөө. Хаамаагүй газар нэг жижигхэн байшин барьчлаа. Хаамаагүй газар нэг жолон барьчлаа тийм. Тэгээ хаамаагүй газар одоо тийм нэг хідэн төмс хүмүүс тарчлаа. Гэхдээ тэр хашаа бол одоо бүр гамшиг болж эхэлж байна тийм үү. Тэгэл одоо завсрал гарвал тэнд нэг машина засаал эхэллээ тий. За энд нэг түлээгээ хаглал эхэллээ. За тэнд хогоо хасгаал эхэллээ. Энд муу усаа хасгүй ерөөсөө ийм байж болохгүй байхгүй. Төлөлт байхгүй. Яг энэ бол зүгээр жижиг жишээ байхгүй би. Жижиг жишээ хэлж байна. Тэрнтэй адилхан яг зүгээр арай жоохон тийм сөргөөр хэлчихэж үлжиж магадгүй. А гэхдээ бид зохион байгуулалтаа явж исэн шүү. Уг нь бол зохион байгуулалтаа явж исэн. А тэгээд сүүлдээ бүр замбраагаа алдсан. Тэгээ ерөөсөө одоо бүр сүүлдээ бол энэ газар гэдэг бол баг дээрэн болсон баг. Тий. Тэгэл ерөөсөө хаа байгаа газраад нөхцөл байвал хүн шомбойтлын барьждаг. Тэгэл тэрийгэ баталгааж болчдөг. Тэгээд ингээ холоос харах юм бол тий одоо зөв уучлаарай байгүй бүдүүлгээр хэлэх юм бол нэг юм шавар барьж байгаад ингээ цаццсан юм шиг тий. Ийм их цэгцгүй замбраагүй тий. Гэхдээ хот гэж ямар гоё вэ юм бэ? Тий. Хот гэж ямар сайн хот. Сайхан хотод амьдардаг иргэн ямар азтай хүн бэ? Гэж хэлмээр байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын хүмүүс хөрхий те одоо энд дотроо ингээл чигцэлдээл ингээл тэгэл яагаад гэвэл бид нар эдийн засгийн хувьд төвлөрөлт дэндүү бий болсон энд. Энд илүү боломжууд бий болсон. Илүү боломж бий болоод ирэхээр тэнд хүмүүс бөгнөрдөг ертөнцийн зам. Тэгээ нөгөө одоо энэ тэндээс нүгэд маш олон хүмүүс ирсэн. Одоо ингээ Улаанбаатар хотын нөгөө хүн амын өсөлтийг харах юм бол ерөөсөө бүр амар ингээд огцон өссөн байгаа шүү дээ. Сая 300 шоо. Тэгэхээр тэр огцон өсөлт гэдэг маань өөрөө хот өөрөө ямар нэг юм багтаах ёстой тий. Би одоо жишээлбэл энэ аяган дотор тий нэг юм одоо ийм хэмжээний цай орох ёстой байхад энэ дотор би энэний одоо тий дүүрэн цай ихээр энэ хайлж асгарна үстэй тий. Тэгэхээр энэ багтааж чадхаа байгаад цаашаа нөгөө проблемууд нь гараад ирж байгаа байхгүй. Одоо ингээл гасгараал энэгээр чинь асгарахаар бид нэ сандрна шүү дээ тий. Тэгэхээр өөрийн гэсэн багтаамжсан нэгдүгээр тэтэрсэн хот нэг. Хоёрдугаарт бид нар ирээдүйн хөгжилд өөрсдөө бэлдэж чадаагүй цаг хугацааны хувьд. Тий. Тэр нь бол дандаа ингээд би болцсон юмны араас ингэж ухарч гүдэгтэй ингээл учрыг нь олох гол тэгэл ингээл гүсээр багаад ингээд тэрэнд хамаг цагаа алдчихдаг. А хамгийн нэг юм нь төлөвлөлтийг бид нар нөгөө төвлөрлийг сааруулах юм жижиг дагуул хотуудыг бид нар амжилттай хийж чадаагүй. Одоо хамгийн том хот гэвэл тэгэл Улаанбаатар дархан Эрдэнэт л шүү дээ.
Азийн хотуудын санаачлаг гэж одоо байгууллага байдаг. Азууд хотын хөгжлийн одоо санаачлаг гэдэг. Тэр бол одоо Герман, Австрийн засгийн газар тэгээд Азийн хөгжлийн банкны хамтарсан ийм байгууллага байхгүй юу? Платформ. Тэгэхээр тэр байгууллагын зорилго бол юу гэхтэй зэрэг Азийн одоо энэ жижиг дунд хотуудыг яг дэд бүтцийг зөв хөгжихөд нь туслаад одоо тэдний хөгжлийнх нь хөтөлбөр програмыг гаргаж өгөөд өөрсдөө тийм модель хийцэн. Тэгээд тэрүүгээр судалгаа хийж өгөөд гэхдээ тэд нар дандаа үнэгүй хийж өгөөд тэгээд тэрийг хөгжихөд нь нэг бол засаг нь одоо юм уу орон нутаг засаг төрийн байгууллага төр нь одоо мөнгө өгч чаддаг бол өөрснөө та нар хий. Үгүй бол одоо бид нэр бусад одоо нөгөө санхүүгийн олон улсын санхүүгийн байгууллагуудаас бид нэр санхүүжилтийг холбож өгч болох юмаа гэсэн ийм зорилготой байгууллага. Тэр байгууллагын би одоо Монгол дахь одоо юу гэдгийг те төлөөлөгч нь гэж явдаг л да. Тэгээд тэндээс би болоо энэ Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэ за ингээл энэ хотууд ингээс хүмүүсийн оролцуулаад бас нэлээ бас явж л байсан тий. За ингээд харахад бол бид нар дахиад нөгөө хэлэхэд бол юу гэхээр тэр мод суралцж байгаа юмныхаа зүйлсийнхаа хамгийн хэрэгтэй юмыг амьдралд хэрэгжүүлэх тал дээр ажилдаггүй. Явлаа тэгэл хүрээд ирдэг. Тэгэл хурцгээл тэр талаараа ерөөсөө цаашаага одоо тий ахицтай юм хийж өгдөггүй. Тэгэхээр энэ бүх нэг юм хариуцлага, санаачлага тэгээд ингээд нэг юм чармайлт энэ бүхэн чинь байж заавал үр дүн төрөг. Хэрвээ бид бид нар 20 жилийн өмнө тийм үү? Одоо 20 жилийн өмнө яг ингээд чармаасан юм маань дараагийн 4 жилийн дараагийн засгийн газар нөгөө чармаалтын жоохон дэмжээл дараагийн засгийн газар дахиад тэр айл улс төрийн хүчин байгаа нь хамаагүй хин тэр төрийн толгойд гарах нь хамаагүй тэр яг төрөө улсаа би энэ улсын нэг хэсэг юм шүү би ийм хариуцлагатай ажил хийж байгаа юм чинь би өөрийнхөө үе дээр би энэ одоо энэ агаарын бохирдлыг би 20% бууруулъя гэдэг зорилт тавиал жишээлбэл одоо тэр байгаль орчны сайд нь тийм үү тэгэл одоо тэрийг яг тэглэхийн төлөө яг тэр зорилтынхаа төлөө явдаг. Би одоо энэ юу гэдгийг тээврийнх нь одоо хариуцсан тэр нөхөр нь болохоор энэ юг бөглөрлийг те одоо би 20% бууруулъя, 30% бууруулъя. Гэхдээ ийм амбицтай юм илжээж л үйл ажиллагаа явдаг шүү дээ. Тэгээд нөгөө ингэж тоон дээр ерөөсөө ингэж өөрсдийгөө ахиулдаг тийм дэлгэдэг юм байдгүй. Ингээл орон сууц гэхээр тэдэн айлыг ингээл төрөөсийн юмд оруулах гэж байгаа тийм ярих гэж байгаа гэл энэ хувийн хвшлийн элдв юмнуудыг нийлүүлээл яриа л те. Тэгэд яг тэр сайд өөрөө юу хийгээд байгаа те. Яг тэр одоо яамны баг яг байх хугацаанд тийм та нар тэргүй өмнө хийсэн бичиг баримтыг юутай ноцтолдод байгаа юм бэ? Тэрний сайн эмийг аваад цааш нь хэрэгжүүлэлтэй. Тэхийн тул тэр өмнө ажиллаж исэн хүмүүсийг одоо болтгоо бол одоо ураад те ингээд яатсан чи юу хийж исэн тэрийг чи яаж болох ингээд ярил та. Тэгээд ерөөсөө тийм алхмууд хийдэггүй. Одоо би бол орон сууцны талаар их юм хэлээ шүү. Ер нь бол намайг хинч дууддаггүй, хинч урддаггүй. Би одоо тэгээд тэр талаар явахаач байсан ерөөсөө. Тэр байгаа үед байгаа одоо өөрийнхөө одоо тэр юу гэдэг одоо мессен дээр гэдэг юм уу хүмүүс ажиллаж байгаа хэвээр одоо би саяхан тэр илүүдэр ерөнхийлөгчийн ярилцлагыг үзээд бас гайхчихлаа. Улаанбаатар утааг бол арилгахад 2 жил хэрэгтэй л гэж хэлж байгаа. Гэтэ тэр хүн ч өөрөө ерөнхийдөө ажиллаж байсан хоёроо. Өөрөө ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан тий. Тэгээ одоо ингээд өнгөрцөө тийм яриад байгаа юм. Юу сайгүй хүнийг одоо юу гэдэг тэгээд басамжилж байгаа юм шиг тий. Юу сайн санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо гэдэг манай энэ төр засгийн байдал бол ингээд байх дээр хийдгүү. Хоёрдугаарт нь юу гэдэг ийм юу байдгүү. Доктортой биш. Тий. Доороос ирсэн санаачлагыг дэмждэггүй. Тэ одоо ийм байдал одоо яг өнөөдөр энэ байдал хүрч Улаанбаатарын төсөөлөл одоо удирдлагууд байна. Одоо удирдлагууд ингээл асуудал хэлцгээр одоо ингээл манад ингээд комментар ярьцлж орж байгаа хүмүүс хэлж байгаа шүү дээ. Ягаад энэ одоо хотын иргэдийн гишүүд бүгдээрээ төлөөлөгчдөр ингээд иргэдийн төлөө ярихгүй байна. Ягаад иргэдийн асуудлыг ярихгүй байна. Ягаад энэ утааны асуудал, хөгжлийн асуудлыг ярихгүй дандаа ингээд томилгооны асуудал яриад байгаа асуудал ярихгүй. Тэрийг ийш тавилга, энийг ийш тавилах байхгүй. Ийм яриад байгаа. Тэгээд зүгээр ийм яриад байгаа байхгүй ингээд нэг тийм гоё нэр өгчөө тэгээ тэрийг хийцэн удаад байсан шүү. Одоо шил аз жаргалтай Улаанбаатар гэдэг нэр өгчдөг байхгүй. Тэгээ аз жаргалтай Улаанбаатарын аз жаргалтай иргэн гэж л бодоод байгаа шүү. Гэхдээ өнөөдөр бол Улаанбаатар бол тийм биш шүү. Бод амьдрал дээр бол ард иргэд бол асар их бухимдалтай байгаа шүү. Тэгэхээр ийм одоо тийм одоо юу гэдэг нь тийм бод биш байдал хардаад байгаа байхгүй Улаанбаатарын хувьд. Санал нэг байна. Тий. Одоо
Сая би бас нэг энэ шагналыг авахд тэгээд энэ Европын бас хотуудаар явлаа л да. Тэгээд хотуудаар нь яваад ингээ гудамжаар нь алах аягүй дуртай. Гудамжаар явж байгаа хүмүүсийн царай ерөөсөө стрессгүй тий. Тайван тий. Аягүй тайван. За баруун тий аягүй тэггүй тэр чин лаз жаргалтай хотын иргэн баггүй юу. Тэгээд агаарч ихтэй. Агаар нь цэвэрхэн тий. За яг нэг асуудал бол байж хааж байгаа тий. Затоо тэр хүн ажиллаа хийгээд сайхан амьдрал явж байхад ямар ч өөр хүн тэрийг оролдоод байхааргүй тийм л орчин байгаа байхгүй юу. Бид нар гудамжинд явхаар зүгээр л явж байхад чам руу муухай харсан хүн харлаа сайхан санагдахгүй дээ. Яг тэгвэл ууртай тэр хүн стресстэй байна. Яг тэгвэл тэр хүн цалин бага байна тий. Яг тэгвэл тэр хүний одоо тэр гэр бүлдэн тий одоо асуудал байна шүү дээ. Тий. Тэр гэр бүлд байгаа асуудал юу юм? Тэр чинь нийгмийн асуудал байхгүй юу? Тэр нийгмийн асуудал хэн кэр болох хэвтэй, хэн анхаарах хэвтэй. Тэр хүмүүст тэр тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх хэмээг бид хийж чадаагүй л шүү дээ. Тэ хүн хүний характер гэж болно. Гэхдээ тэр нийгмийн бухимдал аюух байхгүй энд нэг. Хоёрдугаар энэ төгжрээд явж байгаа хүн чинь тэ яаж нэг аз жаргалтай байх вэ тий. Тэ бүр ингэж хамаг цагаа алдаад яарж байгаа. Үгүй тий өчнөө юм байлж байгаа тий. Тий. За өшөө тэгээд одоо бүгдээрээ масктай болж эхэлж шүү дээ хүмүүс тий. Тэгээ одоо энэ айхтар анхаарын бохирдол тий. За тэгээд одоо дээрэс нь энэ хүүхдүүдийн тэгээ хүүхдүүдээ энэ агаарын бохирдолд яах вэ ийх үү. Тэгээ энэ бүх юм чинь өөрөө ингээд стрессийг үүсгэж байна тий. Гэтэл аз жаргалтай хотын иргэн яаж байна тий. Гарлаа нийтийнхээ унаанд суулаа. Нийтийн унаанд суун шүү дээ бид нар бол нийтийн унаанд яг олон хүнтэй гэж болно асуудалгүй. Затуу бүх юм цагаараа ирлээ самбар дээр гарцсан дараагийн 3 номерын трамвай 5 минутын дараа ирнэ. Тий 2 минутын дараа ирнэ. Яг ингээд ерөөсөө нөгөө тийм таблеттай ингээд электрон таблеттай гарчихсан. Тэгээ суулаа чи орлоо билетээ үзүүллээ таг гэж дугарлаа би байж нөгөө намайг хянаж байгаа хүн за энэ хүн зүгээр тийм хэвэн байна гэд миний юм ингээд тэглээ улаан бүг гэл дугарлаа тий тэгэнгүүт та өрөөд ирэгээл таны одоо яг энэ зорчих өмлөгч нь хугацаанд дууссан байна уучлаарай гэл тэгэнгүүт би мөнгө төллөө авлаа. Ерөөсө бүх харилцаа нь аюу энгийн. Одоо энд чинь нэг хүнээс юм асуухаар л уурлна тий одоо тий тэгэнгүүт одоо гадны орчинд бид нэр хүнээс юм асуугаар тэр хүн чинь бүр ажиллаа орхиод намайг чинь дагуулад тэр одоо очих гэсэн хүргэж өгөхгүй тий одоо болно гэл тэг чинь ингээл тий үгүй чи би чамд ингээд заагаад өгөө гэл тий үгүй тэр чинь аз жаргалтай стрессгүй тий хүн тусалж байгаа хүн чинь өөрөө айгүй гоё сэтгэлэнд гоё болж идэг тий тийм тэгэхээр тэр бол стрессгүй одоо орчны л одоо нэг шинжтэй тэгээд агаар нь цэвэрхэн нохоон байгууламжтай тэнийг би тэгэл одоо би зүгээр саяхан энийг аваад ирэхтэл одоо галанд бол өөрөө бол аюу сонин орон шүү дээ. Ийм одоо усны төвшөнд амьдардаг, далайн төвшөнд амьдардаг, заримдаа доошлждаг. Усан дээр л үндсэндээ усаа зохицуулах гэж тэр улс тэрэнд хамаг одоо анхаарлаа тавьдаг тий. Одоо бараг л нэр Венец шиг шүү дээ ер нь бол тий. Тэгээд тэр усуудаа болохоор усаа ингээд өөрснөө ингээ аюу гоё гүүр мүр хийгээ тэр нэг юм гоё тийм орчин үүсгэсэн. Тэгээд тэр яг тэр хотынхаа тэр орчин тохируулаад ингээ хүмүүсээ аюу сайхан зохицуулсан. Тэгээ жижигхэн газар нутагтаа болохоор яаж хамгийн үр ашигтайгаар энэ орчныг сайжруулах вэ? Одоо ингээ байшин ингээл төлөвлөсөн байгаа байхгүй юу? Байшин төлөвлөхөд тэр ингээм нэлээд юм том одоо тэр бараг нэг тийм дээр үеийн одоо тэр бомб байсан тэр нэгэн захынхаа тэр хэсгийг төлөвлөөд тэнд одоо байрных нь үнцэн үл хөдлөх хөрөнгийн үнцэн сүүлийн хэдэн жил аягүй өсөж байна гэдээ ярьж байгаа байхгүй. Тэр яаж юм нэхэр тэрийг хүн очиод байх сонирхолтой орчин болгосон учраас тэр одоо өөр өсдөг. Тий. Манай ч гэсэн яг энэ үл хөдлөх хөрөнгийн орчныг өсгөж байгаа энэ хувийн хвшлүүдийн аягүй сайхан идэвхтэй тийм одоо юу гэм бүтээн байгуулалтууд бол байна шүү дээ. Хаавгаа газар нэг юм гоё юм барьчихаар тэрийг дагаал тэрний хажууд гоё юм барихыг л хүснэ. Тэр газар нь өөрөө үнцэнтэй болно. Тэрний орчинд байгаа гэр хорооллын айлынх нь газар нь хүртэл үнэтэй болдог тий. Тэгэхээр яг ингэж өөрөө хот өөрөө тий сайн юмаа дагаж хөгждөг. Тэгэхээр сайн юм нь өөрөө зөвл газар байрласан байх хэвээр. Тийм биз дээ. Тэг Голланд одоо энэ Швед, Дани, Норвеги гэнэргээд өндөр хөгжилтэй хүмүүс нь ч өндөр хөгжилтэй тэгээд иргэний оролцоо өндөртэй. Тэгээд зөв санаж байна. Дайнд бол одоо ингэ байж хат ингээд тэр манай тэр Дайны сүүлийн сургуулийн
багш профессор байдаг байр байсан. Тэгээ байрны орчинд нэг шинээр орон сууц барих болоод тэгээ хотын захиргаан тэр оршин сууцаас зөвшөөрөл авт юм бэл. Тэ? Тэгэл эцэг нөгөөдгөр нь хин эцэг шийдвэр гаргаж өгдөө ард иргэдэн за энд ийм барилга барья, ийм хэлбэр загвартай барилга барья гээл тэ. Тэгэл яаж л хэлгээ явуулсан. Одоо community гэдэг чинь тэр багхгүй. Яг ийм одоо тийм нийгэм өөрчлөсөн газар юм. Тий. Бас би зүгээр бодож байна л да. Манай улсын яг тодорхой хэмжээгээр хөгжлөөр ороод байгаа байхгүй да. Тэгэхээр би бас өөрөө бас инженер хүн. Тэгэхээр манай Монгод бас би ингэж бодоод байдгийг ер нь бүх одоо өмнөх цаг үед бол ингээд 21 аймагт бол одоо ингээд юу байлаа тамгай газар гэж байлаа тий. Тэгээд энэ одоо манай 330 хэдэн сумд бол бүгдэнд тийм инженер байдаг байлаа шүү дээ. Заавал нэг инженер. Одоо энэ бүх инженерүүд устгасан байна. Наадам шалыг. Одоо энэ сүүлийн 20 жилдээ энэ дандаа улс төрийн албан тушаалт нийгмийн одоо тийм салбар хүмүүс тавьчих. За ингээд би бол энийг одоо юу гэж бодож байна. Улс орны хөгжлийг бас хойш натгах нөлөөс юм бол хараад байгаа байхгүй. Та энийг яаж харж байна? Би бол ингэж боддог шүү дээ. Би өөрөө инженер. Тэгээ инженертэй бол би бол яг одоо конструктор инженер гэж ярьдаг, хийцэн инженер тий. Тэгэхээр маш их тооцоо, маш их одоо нөгөө математикийн чиглэлийн суурьтай тэр одоо теоретическая механик, онлайн механик гэдэрхэд маш олон тийм хичээлүүдийг бол үзтгэл байсан л да. Тэгэхээр энэ инженерийн боловсрол авна гэдэг бол бас хүний оюун ухааныг нэлээд задалдаг юм байна. Нөгөө талаар хөрвөх чадвартай болчдөг юм байна гэж би ажиглаад байгаа энэ одоо энэ хүмүүсийн одоо энэ байж байгаа ажиллаж байгаа хүмүүсээ ч гэсэн ингэ харж байгаа тий. Тэгэхээр инженерийн албан тушаал дээр инженер хүн байх хэрэгтэй. Ер нь бол тий. Ер нь бол тий. Тэгээд яг улс төрийн томилгоогоор одоо сүүлийн үед бол тийм байдал ажиглагдаж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол зөв газар зөвл хүмүүс нь байгаасай л гэж бодож байна. Айлч төвшөнд. Байгууллага дотор ч гэсэн тийм ээ. Улс төрийн төвшөнд ч гэсэн одоо яг энэ инженер хүн тэр инженерийн чиглэлийн яамаа удирддаг. Инженерийн чиглэлийн өмнө тэр одоо тэр мэргэжлийн чиглэлийн улсууд нь яг өөр өөрсдийнхөө салбарыг удирддаг тийм л байгаасай л гэж бодож байна л да. Би бол инженер хүнийг бас боддоо шүү дээ. Яг ингээд энэ улс орны системтэй хөгжлийг хангах шаардлагатай байхгүй. Тэр үдсээс бол за та өдрийн бас яаж юм. Та одоо бол ажилтгт компанид ажиллаж байгаа. Тэ ажилтгт компани. Ажилтгт компани бол бас өөрмөц. Бас зэсийн бажмд үйлдвэрлэдэг. Тэ зэс гаргадаг. Ийм компани. Энэ та одоо очиод бас та бол одоо үүдний бас бодож байна бас урагдж очсон гэж бодож байна. Бас та бол бас Монголын бас томоохон юу гэдэг энэ бас одоо тийм одоо манлайлагч удирдах эмхтэй тий. За тийм би ер нь бол баг 3-4 салбараар явж байгаа юм шүү дээ. Тий. Нэг нь бол манай барилга зураг төслийн салбар. Тэр бол миний үндсэн салбар. Миний хамгийн хайртай салбар. За тэгээд дараагийн салбар бол минийх санхүүжилт, орон сууцны санхүүжилт. Би чинь ипотекийн корпорацийн захирал байсан, анхны захирал байсан. Тий. Тэгээд хөр мөнгө босгогч. Тий, одоо тэр бол одоо орон сууцны үн цаасны зах зээлийг хөгжүүлэхэд бас жоохон бас ажилласан. Тий. Тэгээд дараагийн юм маань одоо нийгмийн чиглэлээр тий одоо нийгмийн салбарт ажиллаж байгаа одоо иргэдийг зохион байгуулах сайн дурын тэр одоо ажлыг бол хийсэн. Бараг нэг 3000 гаруй сургалт хийсэн байдгийн 300-аад бүлэг байгуулсан байдгийн 25 одоо аймаг орон нутг 25 одоо орон нутгийн тий утгад тий тэгээд 12 аймагийг хамруулсан байдаг санагдаж байна тий. Тэгээд 2005 оноос хойш тэгээ одоо бол нэг мэд болж байгаа 10 жил болсон 12 3 жил болж байгаа юм байна. Лав санаж байна би та бол бас нэг юм юу гэдэг өртөг багтай. Тэгтээ тийм одоо тийм амны орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байсан тий. Бас амжилттай хэрэгжиж байсан. Тэгэл яг энэ иргэдийн дунд бас иргэдийг идэвхтэй байх юм бол иргэд нийлээд өөрийнхөө хэрэгцээгээ төр засагтай юм уу тэр одоо өөрсдийнх нь төлөө юм хийж байгаа хүмүүст зөв мэдээллийг хамтаар өгөх боломжтой юм аа. Тэгээд орчноо сайн мэдэрсэн иргэд бол тэр бий болсон хөрөнгө мөнгийг бол илүү үр дүнтэй үр ашигтай ашигладаг юм байна. Хэрвээ бид юу хэрэгтэй гэдгээ нэгдээд
биднэрт гэрэлтүүлэх хэрэгтэй гэдгээ нэгдээд одоо орон нутгийн захиргаатайгаа юм уу өөрсдөө бий болгоцсон бол тэд хизээч тэрийг эвддэггүй байнга хайрладаг, хамгаалдаг хэрэгцээ нь бол тэгж гарч ирдэг те. Тэгэхээр энэ бол за дөрөв дэх салбар бол уул уурхайн салбар болсон байгаа те. Тэгэхээр уул уурхайн салбар бол одоо тэрэнд очиод би чинь 4 жил болох гэж байна те. 4 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд энэ Ачтих гэдэг компанид бол очиж ажилласан. За зөвөр сонирхолтой байсан надаа. Маш сонирхолтой. Одоо энэ их сонирхолтой проект юу гэхээр Монголд уул уурхай маш эрчимтэй хөгжиж байна. Монгол улсын маш их баялаг байна. За энэ баялагийг одоо ингээд жишээлбэл үр дүнд яг тухайн томоохон үйлдвэрлэлийн технологид нь одоо нөгөө эрдэсийнх нь хувь хэмжээ нь шүү дээ тий таарахгүй байгаа гэдэг юм арай хүрэхгүй тэр нормалны хэмжээнд нь хүрэхгүй байгаа тэр хөдрээд тусна эднэр ингээд бас байршуулдаг. Одоо тэрийг овоолго гэж нэрлэдэг. Тэр овоолго бол жишээлбэл Эрдэнэт хотод одоо Эрдэнэтийн улаан байжуулах үйлдвэр бол Монгол улсын том тэгээ эдийн засгийн том одоо хувь нэмэр оруулдаг юм байгууллага. Тэгэхээр Эрдэнэтийн иргэн тойрон бол одоо 40 жилийн хугацаанд хуримтлуулсан тэр одоо овоолго нь байна, тийм үү? Тэр овоолгынх нь одоо нэгэн дээр нь одоо манай үйлдвэр бид нэр одоо хөхрийн хүчлийн сулруулсан уусамлаар одоо юм уусгалт явуулаад ингээд бид нэр катодын цэвэржис гаргаж байгаа. Лондонгийн металл биржийн одоо 3А буюу 5900 те. Тэгээ ийм одоо юу яаж байгаа сайн чанарын жис гаргаж үйлдвэрлэж байна. Ингээ шууд бид нэр гадагш нь гаргаж байгаа те. Тэгэхээр энд бол зөвхөн манай үйлдвэр бол 200-аад ажилчинтай. Тэгээд энэ үйлдвэрийг монголчууд өөрсдийнхөө одоо хүчээр өөрсдийнхөө санхүүжилтээр өөрсдийн хүчээр гэдэг нь би санхүүжилт болон ажиллах хүчнийг ярьж байна тий. За тэгээд байгаль орчин дээлтэйгээр одоо байгаль орчинд аль хамгийн бага сөрөг нөлөөтэйгээр гэж хэлэх гээд байна л да. Сөрөг нөлөөл багтаагаар тэгээд олон улсын ямар л одоо ийм үйлдвэрлэл явуудаг стандарт технологи гэдгийг тэр одоо төвшөнд хүрэхийн төлөө айгүй амбицтай ингэж ажиллаж байгаа. За ингээд бол бид нар яг үйл ажиллагаагаа явуулаад 4 дахь жилдээ явж байна. Тийм үйлдвэр хэвэн ажиллаж байна. Тийм бид нар манай үйлдвэрийн хувьд бол маш одоо эрсдэлтэй үйлдвэр л дээ. Энэ өөрөө хим физикийн олон тэг уруулуудаар ингэж үйл ажиллагаа маань явагддаг. Тэгэхээр энэ дээр бол бидний аюулгүй ажиллагаа, тогтвортой байдал, хэвийн одоо тий байх тэгээ байгаль орчин сөрөг нөлөөлөг байх айгүй чухал. Олон улсын стандарт нийцэл. Тэгэд бас нэг чухал юм бол бид нар 200 шахам одоо орон нутгийн хүмүүсийг тэнд ажлын байраар хангасан. Тэрнээс гадна биднэрт одоо нийлүүлдэг орон нутгаас нийлүүлдэг те одоо хоол ундын маань нийлүүлдэг цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг харуул хамгаалт гэл ингээд бас нэг нийтдээ нэг үйлдвэрийн орчин бол нэг 260 орчим ажилладаг. Ажлын байр бий болдог. Ингэснээрээ Монгол улсын эдийн засгт бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа. Зүгээр тийм миний зүгээр айгүйх бахархаж байгаа юм юу гэхээр манай Монгол улсад уул уурхайн одоо салбар хүчмтэй хөгжиж байгаа үед бол зөвхөн Эрдэнэтийг тойроод ийм агуулга байна. Цаашдаа одоо оюут энэ олон уул уурхайд тойроод маш олон ийм одоо ийм хөдрийн овоолгууд бий болно. Энэ хөдрийн овоолго нь те өөрөө дахиад баялагийг бий болгох юм боломжтой юм шүү те гэдэгт харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр гидрометаллургийн одоо технологи гэж байдаг. Тэр технологиор бол манай үйлдвэрлэлийн процесс бол явагдаж байгаа. Анх нэг энэ Ачтих гэсний тухай бас нэгээд энэ Орсын хэвлэлээр гэдэг манайхан гэдэг дамжуулаад бичдэг шүү дээ. Энэ зөвдөж хараад тэгээд энэ Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр тэгээд Эрдэнэт үйлдвэрийн одоо ингээд баялаг дээр ингээд бэлэн болцсон гэдээ би анх сонсоод тэгээд очиж манайх сурвалж шийдсэн л да. Энэ асуудлаар. Тэгээд энд бол манай том одоо улс төрийн зүтгүүлүүд орцсон байна гэдэг нэг тийм байсан. Тэгээд яг гац дээр очиж үзэж судалсан. Тэгээд бол үзэж судлахад бол энэ мэдээлэл огт өөр мэдээлэл байсан л да. Яг энэ бол одоо саяхан бас Хатуу ерөнхий сайд байсан хэлж байгаа шүү. Энэ бол одоо юу гэдэг
нийлбүдэрч энэ дээр оролцсон гэдэг. Би бас нийлбүдэрч тулах та хувийн зүг та амтдаг гэдэг. Би бас чардж ирсэн. Тэгээ очиод ингээ үзсэн бол одоо тэр нийлбүдэрч юу байхгүй. Одоо тэгээ дээдлэлт нь юу юм бэлээ? Энэ санхүүжилтанд эрдэнэс хариусаа гарч ирээгүй. Өөрөөсөө санхүүжилсэн. Тэгээд маш хэрсдэлтэй явсан. А дээр нь чинь голомт банк анх санхүүжлж сүүлд нь голомт санхүүжих хөс татгалцсан. А тэгээд маш олон газарт хамтран ажлыг санал тавьсан байлээ шүү дээ. Бизнес Монголын бизнесмэнүүдэд тэд нар бүгдээ татгалцсан. Тэгээд юу гэдгийг одоо энэ тухайд ажилласан эрдэнэ цэцэг захирал байна тий. За тэгээд юу гэдгийг тэр цагаан дарагчдаг эдний гэрүүл бол маш хүнд эрсдлийг үүрсэн гэдгийг харсан л да. Тэгэхээр энэ дараад нь бол энэ төр чинь бүр ингээд эцсийн арга шатандаа бол тэрс төсөл боловсруулад энэ гадаадын банкнд хандаж гадаадын банкнаас зээл авч тий энэ бүгдийг одоо хөл дээр босгосон юм лээ. Би харж байгаа энэ бол ерөнхийд нь бол бас Монголд нэг шин зүйл хийсэн байна гэж харсан. Энэ бол одоо овоолго шороо яг нэг талаас харахад бол ингээд баяжмал нь хүрэхгүй тий ийм байгаа. Нөгөө талаас бидний зүгээс харахад бид ингээд сул юм шаардаад байгаа байхгүй. Тэгэхээр би бол зүгээр ийм сул байгаа юмыг одоо баялаг болгосон гэж харж байгаа байхгүй. Энэ талаас бол одоо их шин зүйлийг хийсэн. За энэ Монголын одоо юу гэдэг одоо ингээд манай монголчууд ч ингээд баялгаа дандаа түүхийг нь гаргадаг шүү дээ. Тэгэхээр ингээд эцсийн бүтээгдэхүүн болгож харж байгаа. Тэгэхээр энэ маш том зүйл хийсэн ч харж байгаа байхгүй. Тэгээ Монголд яг гидрометаллургийн чиглэлээр ажиллаж байгаа 2 үйлдвэр байна. Одоо нэг нь бол Эрдмийн гээд 20 гаруй болж байгаа. Тэр бол одоо яг Эрдэнэтийн агуулга дээр тэгээ бас тулгуурлаж ингэж үйлдвэрлэл нь явагдаж байгаа. А хоёр дахь нь бол манайх. Тэгээ хоёр дахь нь бол манайх хийж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийн хувьд бол би тэр үйлдвэрийг яг одоо удирдаад ажиллаж байгаа хүний хувьд биш үү? Зүгээр л би битгий уус төрж ишэл гэж хэлмээр. Манайх нэг юм одоо уус төржүүлдэг юм. Монгол улсад биш үү те 200 хүнийг 200 гаруй хүнийг те ажлын байртай байлгаад байгаа нь буруу юм уу? Тэр овоолгыг ашиглаагүй бол тэр байж л байгаа. Гэхдээ тэрийг эдийн засгийн эргэлтэнд оруулаад өнөөдөр Монгол улсад 100 гаруй тэрбум төгрөгийн татвар өгсөн байгаа нь буруу юм уу? Тэ? За тэр 200 гаруй хүмүүний цаана одоо манад ингээл нийлүүлдэг ингээл өчнөө одоо энэ хоол унд за тэгэл энэ тоног төхөөрөмж хэрэгцээтэй юмнуудыг нийлүүлдэг өчнөө цаана одоо хүмүүс амьдрал байгууллагууд компаниуд явж штт. Гэхдээ тэднийг ажлын байртай болгож тэднийг зах зээлийн төлсөн буруу юм уу? Тэ? Гэж би асуумаар санагдсан яг одоо тэр яриануудыг сонсоод 100 гаруй тэрбум төгрөг гэдэг бол ерөнхийдөө их том тоо шүү дээ. Гэхдээ тийм шүү дээ. Одоо Эрдэнэс тавталгад манай Монголын хамгийн том компани гэхтэл одоо өнгөрсөн оны татвар төлөлтөнд гэхэд нэг бас 400 орчим л юу 300 орчим байсан шүү дээ. Тэгэхээр баг энэ 50% нь орж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр манайх бол би бол одоо нөгөө нэг ямар ч нөгөө нэг юу тийм шууд ингээл хэлж штэ хэрэг миний яриа өөр нэг хүнээр дамжаад байсан бол бас нэг өөр юм ярьж магадгүй би яг тэр халуун тогоон дээр нь ажиллаж байгаа тэр үйлдвэрийг өнөөдөр эрсдэл бүх юмыг үүрээд те ажилуулж байгаа хүний хувьд тэгээ би төр засгийн энэ хоорондоо янз бүрийн яриад байгаа хүмүүст уучлаарай л гэж хэлмээр би анх тэр үйлдвэр дээр би эхлээд бол би сонирхож очсон одоо ингээд ямар үйлдвэр гэдэг юм бол наад ажиллах санал тавьсан л да тэгэнгүүт нь би одоо би бас нэг инженер хүн болохоор юм юмд бас юм сонирхолтой юм нэг шин юм те юу гэдэг юм бол үзьегээд тэгээ би тэр үйлдвэр дээр анх удаа очиод би айгүй бахархсан юу гэж бахархсан гэвэл үгүй Монгол 3 сая хүн маань ядуугийн төвшин гэдэг юм ярих ёсгүй юм байна. Ядуурлын төвшин гэдэг имийг арилгах ёстой юм байна ийм байдлаар. Гэхдээ энэ олон байгалийн баялагийг бид нар хүндээ хүртээлтэй хийж чадах юм бол бид Монголдо бүх баялагийг бүтээж болох юм байна штэ гэдэг л ойлголт надад тухайн үед төрж ирсэн. Тийм учраас би штэ одоо би ерөн зүгээр юуг санагдаж байна ихээр асуудлыг бид нар жижиг битгий хараач. Монгол улсынхаа төвшөнд хараач тий Монгол улсад ийм одоо үйлдвэр өчнөө олон баригдаасаа. Гэхдээ тэрнийх нь жишг болмоор байна бид нар. Ийм үйлдвэр яаж ажилдгийг туршлага хуваалцъя. Яаж ийм үйлдвэр ажилдгийг, яаж ажилуулдгийг, яаж энийг анханаас нь энэ олон эрсдлүүдийг бууруулах гэж ингэж одоо ингээд төвчөө болоод бид нар явж байгаа юм. За тэрнээс гадна штэ тэр санхүүжилтийн асуудал байна. Яагаад гэвэл энэ аливаа юм чи өөрөө асар өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ эрсдлийг одоо хараад тэр одоо эзэдүүд тийм үү энэ дэр
санхүүжилт босгосон байна шүү дээ. Гэтэл тэр эрсдэлд орж болох байсан боломжтой одоо тэр санал тавьсан байгууллага болон одоо компаниуд одоо боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Ясаар бол Эрдэнэт үйлдвэр хүртэл санал тавьж Эрдэнэт үйлдвэр өөрөө 34% те тодорхой хувийг эзэмшнэ гэдэг одоо тийм хэлцэлд орсон байсан боловч яг санал тавингууд энэ эрсдэлтэй байна. татгалцсан. Гэт татгалцсан. Тэгээд татгалзаар зөвхөн харин овоолго ашигласны одоо төлбөр гэдэг төлбөр одоо авахар ингэ тохиролцсон байдаг. Тэгээд тэрүүгээрээ бол одоо явж байгаа. А гэхдээ би Эрдэнэт үйлдвэр бол өөрөө маш том байгууламж. Монгол улсын одоо уул уурхайн салбарын түүч хажуудаа хооцтой өөрөө үйлдвэрээ байгуулсан. Үйлдвэр нь өчнөө 6,000 хүнийг одоо тий ажлын байртай болгоцсон. Ингээ явж байгаа газар өөрөө тэр одоо бий болсон овоолгоос нь төрсөн нэг хүүхэд нь баггүй манайх. тэрийг дэмжих хэрэгтэй тий. Тэгэхээр би бол одоо эхнээсээ бол овоолгоо өгөөд одоо хамтраад ажиллаж байгаа, дэмжиж байгаа. Цаашдаач бид нар хамтарч ажиллана гэж бодож байгаа. Би энэ бол бидний хувьд тэгэл бий болсон тий. нэгдээ бий болсон тий. Тэр одоо өөрийнхөө үр хүүхдийг бол хүн нөхөлд ороод ирэхээр цааш нь сайхан одоо явуулна шүү дээ тий. Ер нь бол би тэгжил хандна л гэж бодож байгаа тий. Аж тэгтэй болох таар би бол одоо гэж ингээд маш бага хүчээр тэгээ маш их одоо тийм өндөр одоо олон улсын стандартын дагуу маш одоо аюулгүй тий ийм орчин. За тэгээд одоо хөдөлмөрийн одоо аюулгүй байдлыг дээд зэрэг хангасан ийм одоо жишг үйлдвэрж би одоо өөрөө биеэр чар суучаас гэж хэлж яана л да тий. А тэгээд би бол энийг бодоод байна. Ерөнхийдөө бас хэлжсэн шүү дээ. Тухайн үедээ бас ингээд тантай уулзж байсан. За Эрдэнэт захиралтай уулзж байхад бол ингэж хэлжсэн. Ийм одоо ажилчтай зориулсан давуу эрхийн хувьцаа билүү гаргамж хэлжсэн шүү дээ. Энэ хизээ одоо гаргах гэж байна. Энэ давуу эрхийн хувьцааг бол бид гаргасан. Нөгөө BDSEC гэж юуны үн цасны компаниар дамжуулаад ингээ гаргасан. За ер нь хувьцаа бол өөрөө энгийн хувьцаа, давуу эрхийн хувьцаа гэж байдаг. За энгийн хувьцаа бол өөрөө бас энгийн хувьцаанаас давуу эрхийн хувьцааны ялгагдах юм нь юу гэхээр тэрийг бол яг нөгөө юу авах, дивиденд гэдэг юм уу те ашиг одоо ногдол ашиг бол хүртдэггүй. Ногдол хуваарлдаггүй. А гэхдээ давуу эрхийн хувьцаа бол тодорхой хувьцааг одоо хувьцаа аваад тэр хувьцааныхаа одоо ашгийг бол яг тэр нэрлсэн үнээрээ авдаг тодорхой хугацаанд. Тэгээд тодорхой хугацааны дараа өөрийнхөө оруулсан мөнгөө буцаад авчдаг. Ийм л давуу одоо хувьцааг давуу эрхийн хувьцаа гэдэг штеп. Тэгэхээр давуу эрхийн хувьцаа бол дэлхийн бас аюул олон оронд байдаг. Олон одоо компаниуд бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг. Ийм одоо бүтээгдэхүүн байдаг, санхүүгийн бүтээгдэхүүн. Тий. А нөгөө талаараа бол бас нөгөө тухайн компанид өөрт нь шаардлагатай хөрөнгө оруулалт хийхэд бас энэ давуу эрхийн хувьцааг бол бас хэрэгэлдэг шүү дээ, тий. Тэгэхээр манайх бол яг энэ хоёр зорилтоор л хийсэн. Тий. Нэгдүгээрт бол тэр одоо Эрдэнэтэд байгаа, тэр Эрдэнэтийн овооноос гарсан одоо дахин одоо тий одоо бий болсон үүсмэл ордыг ашиглаад бид нэр ашиг олж байхаа төлөө өөрийнхөө ажилчдад болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад энэ давуу эрхийн хувьцааг санал болгосон. За үүний дагуу бол бид нэр бас тодорхой хэмжээний санхүүжилтээ автсан. А тэр санхүүжилтээ бид нэр үйлдвэрийнхаа галын тохиоллын системийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн. Тий. Тэгээд одоо давуу эрхийн хувьцаа маань одоо 10 хүртэл сая төгрөгийн хувьцааг аваад одоо мөнгө хийгээд авна гэсэн үг шүү дээ. Гэхдээ манай үйлдвэрийн ажилчид бол бас тодорхой хөнгөлөлттэй байгаа. Тий, зарим нь бол бид нар бас үнэгүй өгсөн. А ингээд 10 хүртэл сая төгрөгийн одоо тийм хувьцааг аваад 3 жилээр авч болно. 3 жилээр аваад тэгээ бид нар жилийн 30% хүүтэй одоо улиралд нэг удаа хүүний хүүгийнх нь урамшууллыг өгдөг. Тий, ийм л хувьцаа байхгүй өөрөө эхэлсэн юм байна тий. Эхэлсэн тий. Одоо 12 сарын 15-нд бид нэр эхнийхээ ногдол ашгаа өгнө гэсэн. Сайхан мэдээ байна тий. Бас би зүгээр энэ ач тэгтэр бас шинэ зүйл бас Монголд бас бий болгосон юм хтэр одоо юу гэдэг ингээд ашиг бодлоо ордод лиценз олгодог байсан. А тэгэхээр бол одоо шилбэл ийм овоолго байна шүү дээ. Овоолго шоргон дээр бол тийм лиценз олгож байгаагүй байхгүй. Анхудаа үүсмэл орд гэдгийг бас ач тэгтэр ингээд хараад бас татвар авах зорилгоор бий болгосон гэж харсан тий. Тэгэхээр энэ бас шинэ бас зүйлийг бас бий болгосон маа тий. Тий. Одоо энэ нөгөө байгаль дээр байж байгаа хүдэр нэг өөр. Тэр бол өөрөө ашиг малтмлын одоо лицензтэй байгаа шүү дээ. А байгаль дээр олборлчоод
Тэр нь нөгөө өөрийнхөө технологи таарахгүй байгаа гаргаад тавьчихсан одоо хөдрийн овоолгууд байгаа шүү дээ. Тэр овоолгуудыг бол ер нь лицензжүүлж байгаагүй. Тий. Тэгэхээр тэрийг бол яг тусгай зөвшөөрлийг үүсмэл орд гэж нэрлээд үүсмэл ордод зориулсан тусгай зөвшөөрлийг Националын хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт хийгээд тэгээд анхныхыг манайх номер 1 гэдгийг бол манайх авсан байж байгаа тий. Тэгээд энэ одоо гэрчлэгийг авснараа бид нар улсад татвар төлөх татвар маань нэмэгдэж байгаа. Тий. Тэг яг одоо номоор нь юу л олон тэрийгээ одоо хэмжээнд бид нарт энэ төлбөрөө хийшин гэсэн үг л дээ. Тий. Амнатын татвар гэж ярьдаг шүү дээ. Тийм татвар төлж байгаа. За бид тэр ярьцлага ингээд өндөрлж байна. Таны өнөөдөр манай студид хүрэлцэн ирж сайхан яриа хөөр мөрсөнд баярлалаа. Тэгээд бас Монголын бас ийм эмхтэй за одоо юу гэдэг барилгын салбарын одоо томоохон мэрэгчлэлтнийг бас зөвхөн Монгол улс одоо юу гэдэг одоо энэ Голландын тий энэ байгууллагаас Erasmus-ийн их сургууль. Тэг их сургуулиас ингээд өөрчлөлт энэ шагнал болсноос дахин баяр хүргэе. Тэгэхээр энэ бол би бодож байна одоо таныг одоо ингээд хотын удирдлагын дээр сүлээж авч байгаа байх гэж бодож байна тий. Аагаа за тэгээд хүлээж авах байх гэж найдаж байна тий. Яг ийм хүмүүс бас хүлээж авах ёстой шүү дээ тий. Манай барилгын үндэсний асоциац их маргааш хүлээж авах гэсэн. За тэгээд тэнд ч манайх очиж бас сурвалжсан мэдээлэл авнаа ингээд таны ажил амжилт хүсье. Баярлалаа. Тий та бол одоо юу гэдэг бас инхээр гэдгээсээ биш бас Монгол хүн гэдгээр бас Монгол Америкс өндөр төрөглөө тий. Тий хамгийн гол нь тэр л байгаа юм л да. Тий. Таны ажил тий. Ажил их бас өргөжин улам дэлэх болтгоо. Баярлалаа. Тэгээ монголчуудаа улам өргөж болтгоо гэж хэлж байна. Баярлалаа. За танаас амжилт хүсье. За. За эрхэм үзэгчдээ энэ хүрээд манай нэвтрүүлгүүд өндөрлж байна. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Сэндийн инхбат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.